Орон бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллана. За мөн 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэсэн уриатаагаар Очир ундраа АМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллана. Зэ мэдлэг гэж минийгийн тал уриатай та мэдхөө нэвтрүүлэг шинэ студиэс эхлэхэд бэлэн болсон байна. За манай эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30 та энэ утас руу холбогдож үзээрэй. За бид нар шинэ студи руу орсон учраас утсаа харахын шалгаж хэмжээгөө манай шинэ студийн анхны сонсогчоор хэн холбогдох вэ? Бүгдээр үзцгээе. За бүгдээр 3 асуултанд хариулаад ялагч болдог уламжлалтай. Өнөөдөр бас аздантай манай барилгачийн дэлгүүрээс гарын бэлэгтэй. За өнөөдөр чинь нэгд өдөр шүү дээ. Нэгд өдөр учраас хэдүүлээ нэг хуучин юугаар яваад үзье. Та холбогдож орж ирээд би 1-ээс 30 хүртэлх 31 хүртэлх асуулт бэлтгэсэн байгаа. Тэгээд өмнөх дугаарыг нь хэлээд асуултанд хариулдаг. Энийг эхлэе хэдүүлээ. За тэгээ өнөөдөр нэрээ сонноос нэг юм асуулт бэлэгтэй асуулт байгаа. Тэр асуултыг та өөрөө тааж очоод тэрэндээ хариулж чадах юм бол бэлэг авна. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа барилгачийн худалдааны төвөөс танд гарын бэлэг өгөх болно. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдож шийдвэрлэлийн нэвтрүүлэгтээ асуултанд хариулцгаая. За эхний сонсогч холбогдох. Утсан тасарч байгаа юм. За одоо орж ирж байна. 88 тэгтэг өглөөний мэнд. Бэнэ. Өглөөний мэнд. За радиог болгочаарай. За. За хинтээ холбогдсон. Баага. За, эхний асуулт. Хонгорхон үрмэн гэдэг дууг хин дуулдаг вэ? Хонгорхон үрмэн. Зохиолын дуу мөн. Зохиолын дуу байгаа тий. За 10 секунд маань алга болчлоо. Яаж оруулах вэ? За болё. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ямар амар дуурж байна. За эфирийн утасны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар дээр сонсогчтой авнаа. За баага бас их сонирхолтой нэр шүү. Эрестик та өглөөний мэнд. Өглөөний мэнд аяссан байна. Өглөөний мэнд аяссан. За хүүхдийн асуулт. За ямар асуултан дээр явж байгаа вэ? Тийм. Цогтой үнсийг юу гэдэм бол аяссан? За 10 секунд явсан. Дотроо л тоолъё да одоо. Цогтой үнс. Нурам гэдгээ. Баяр үргээ. Дараагийн асуулт. Аавын хамаатныг юу гэдэг вэ? Аавын талыг аваг гинэ. Баяр үргээ. Яалтын асуулт. Яалтын асуулт. Идээр бие чимхээр юугаар бие чим гэдэг вэ? Эрдмээр бие чим гэдэг. Баяр үргээ. За манай хоёрын ер нь юу ялтын бөхөөгөө өргөжлүүлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн ихний ялагч тодорсон. Оюуцсэндээ баяр үргээ. Баярлалаа. За баярлалаа. Эпхэмний ямар амар дуурч байна ч гэдэг. За эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдноо. Дараагийн сонсогч 99 өглөөний мэнд. Өглөөний мэнд арин болдоо. Өглөөний мэнд. За өглөөний мэнд арин болдоо. Хонгорхон үрмэн гэдэг дуу хин дуулдаг вэ? Жавхлан баясгалаа. Жавхлан баясгалаа хоёр дуулга. Баяр үргээ. За дараа нь хит гисэн дугаартай асуултыг сонгож асуумаар. Дугаар хэлэх юм байна. За 15. 15. Титаник киноны дуу нь ямар нэртэй юм бэ? Титаник киноны дуу чинь юу вэ? Селин Дионы дуулдаг. Селин Дионы дуулдгийг хэлж байна. 4 My heart will go on. Баяр үргээ. За энэ асуултанд хариулчлаа. Дараагийн асуулт хэдийг сонгох вэ? За нэгийг сонгоч. Сая нэг байсан юм уу? Хонгорхон үрмэн. За тэгвэл хоёрын. За Өмнөговь аймгийн төв юу вэ? Далан. Баяр үргээ. За 3 асуултанд хариулсан. Өнөөдрийн ялагч болж байна. Баяр үргээ. За баярлалаа. За өнөөдөр чинь маш амархан, маш хэцүү гэсэн асуултууд байгаа. Хэцүүч гэжтэй зүгээр 15 нь болохоор энгийн ерөнхий мэдлэгийн асуулт, 15 нь болохоор хөгжилтэй, хошин, амар тэнэг асуултууд байгаа. Нэрээ шүү. Нэрээ. Бити уурлаарай гинэ. Бити уурлаарай. 95 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ талбагцсан. Тоон. За өглөөний мэнд болоо. За хэдих асуултыг сонгож асуумаар байна. Дугаар хэлээ. За 7. 7.
Хаач явсан хүүгээ хажуудаа юм шиг мэдэрдэг ээжийг ямар ээж гэдэг вэ? За цаг явсан. Хаач явсан хүүгээ хажуудаа юм шиг мэдэрдэг ээжийг ямар ээж гэдэг вэ? Йоо. Зөөц. Бурхан ээж гэдэггүй байна. Холбосон баярлалаа өдрийн сайхан өнгөрөөлөрэй. Баярлаа. Энэ гэхдээ юу тоолоод асуулт юм. Энэ болохоор миний нөгөө өнөөдрийн тэнэг гэдэг 15 байж Тэнийг асуулт юм уу? Яа. Одоо манайхан ерөөхдөө яг юу асуугаад байгааг анзаараад эхэлчих байхаа гэж би бодож байна. Яа, би бол угаасаа ойлгохгүй юм. Шууд унах юм байна энэ чинь. За дараагийн сонсогчийг авъя. 9067 Бано. Өглөөний мэнд. Өглөөний мэнд Өглөөний мэнд жижиггүй алт. За хүүхдийн асуулт. Хар цагаан 2 морь уралдвал аль нь төрүүлэх вэ? Цаг явсан. Цагаан нь төрүүлэхгүй юм байна. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хар нь бол мөчөөгөө өгөхгүй дээ. За энэ юутай хошин асуулт орж ирсэн байна. Хүүхдийн асуулт. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу залганаа. За би ерөөсөө нэг хүмүүс юу яагаад байгааг хэлье заяа. За энэ сонсогчийг авчаад учрыг тайлбарлая заяа. Энэ нөгөө юу? За. Вэно. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хинтээ албацсан мөлий? Баатар цагт цогоо. Баатар цагаар цогоо. Хиддэх асуултыг асуулагмаар байна. Хиддэх асуулт асуух нөхөө. За 10. Токиогийн хамгийн өндөр барилгын нэр ямар барилга вэ? Ваа, хэцүү асуулт. Хэцүү дээр нь тарчлаа та. Токиогийн хамгийн өндөр барилга нөгөө Токио Тауэр цамхаг гэнэ үү? Цамхаг нь биш юм байна. За холбосон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Хамгийн өндөр барилга. За хамтран ажиллах гэж нэрийг хэлсэн тийм ээ. Оо за. За манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур дуу барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За тэгэхээр баруун бүсийн барилгын материалын тулгуур дуу барилгачийн худалдааны төв 28,000 м2 бүхий 3 блоктой 7,000 м2 дулаан хүйтэн агуулах бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах. За барилгын материалыг цуглуулна гэдэг бол дахин явдаг тийм одоо даллагтай барилгын материал засвар эхлүүлнэ гэдэг. За тэгээд тэнд чинь очих, зөөх, за зогсоол хайх гэдэг олон асуудал байдаг бол барилгын худалдааны төв за энэ бүх асуудлыг шийдсэн. Барилгын худалдааны төвийн А болон Б блок 2022-25 онд тус ашиглалтанд орсон. За дээрэс нь дотроо зоогийн газар, офис, үйлчлэгийн талбай 5 дахьтай маш 5 дахьтай орчныг бүрдүүлсэн. За бас нэг сонирхолтой юм. 1.5 тонн ачааны лифттэй. За тэгэхээр давхар доор янз янзын барилгын материал нааш цааш зөөхөд бол цориултын жишээ нь ачааны лифттэй байх жишээтэй. За ингээд нийтдээ 270-аас 30 аж ахуй нэгж байгууллага. За 270-аас 300 тий? 300. Аха. 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага. За хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 нэр төрлийн одоо барааг барилгын худалдааны төвд худалдаалж байна. Тэгээ ер нь бол энэ нөгөө зөвхөн баруун бүсийн гэлтгүү те бидний яг ингээд нөгөө нэг юм одоо жишээлбэл 100 айлаас барилгын материал авах гэлээ гэхээр чи өдрийн цагаар тийшээгээ том тэрэг явдаггүй гэдэг ч юм уу те тэгэл дугаарыг хязгаарлалттай гэх мэтчил ийм бүсүүд байдаг бол энэ барилгын худалдааны төв бол Сонсголонгийн замд барилгын худалдааны төв гэдэг ийм том төв байгаа. Тэгэхээр нөгөө нэг юм юуны дугаарыг хязгаарлалтын бүсэд ордоггүй. Тэгээд хашаанда маш том зогсоолтой учраас та машин аваачж агаад тэндээсээ сайхан 5 тухтай бүгднгийн нэг дороос нь базааж аваад тэгээд явах боломжтой юм билээ. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл 77 66 22 77 гэсэн утаснаас аван 77 66 22 77 барилгын цэгийн мэн гэсэн вебсайтад хандаж болно. Эсвэл фэйсбүүкээс барилгын худалдааны төвгээ хайх юм бол аль биесны хуудас гараад ирэх нэ. За өнөөдрийн ялагч бол барилгын худалдааны төвөөс гарын бэлэгтэй. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ барилгын худалдааны төв хамтран ажилласан. За дараагийн сонсогчийг авъя. Дугаараа нууцлсан байна. Өглөөний мэнд. Бэлгэн мөн уусаа амсна гоо. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За бэлгэн хэдэх дугаар авмаар байна. За Токиогийн өндрийг авах 10 гэж. За 10. Ямар нэртэй барилга вэ? Sky баяр үргийа. За дараа нь хэдийг сонгох уу? 7. Хаач явсан хүүгээ хажуудаа юм шиг мэдэрдэг ээжийг ямар ээж гэдэг вэ? Зүүн савнтай гэдгээ баяр үргээ. За энийг яаж тааснаа хэлдэ?
Манай сонсогчдод ингээд тайлбарлаад дуу байдаг яг үнэ. Ямар дуу байдаг юм бэ? Зүн бэлэгтэй жимин. За энэс дараа нь очиж тайлбарлах нь. За одоо ялтын асуулт хэдийг сонгомоор байна? За. Тав. Адууных нь бэлчээрт гүү унгалж хурд нэмсэн, айлынх нь хойморд хүү төрж хүч нэмсэн, аргамжааных нь дэргэд хүүгүүд тоглож ном харавдаг. Энэ аль нутаг вэ? За. За сэнч одоо бас дууны хэсгээс юм биш үү те? Адууных нь бэлчээрт гүү унгалж 3 хурд нэмсэн. 2 1 тэг. За хөлбөр байна уу? Хөлбөр өгөө асуухар чинь тоолох. Гэхдээ хөлбөр байна уу нэ? Тоолохгүй дээ цоолол дуусчих байгаа зү. Тэгсэн цаг дууссан 3. За холбогдсон байлаа. За. За энийг хариулж чадсангүй юм аа. Тэгэхээр 15 нь бол зүгээр энгийн сайхан ерөнхий мэдлэгийн асуулт байх нь 15 нь урлагийн буюу урлагийн дундаа маш тэнэг асуулт байх нь наа. Гэтэ эдгээр бүгдээрээ нэг юм учирч анцантай та нар тэрийг тайлаарай. Юу ямар бүр толгой хэрэгчлээ. Учир зэнчийг тайлчих юм бол энэ бол маш амархан байх болно. За. За дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 гэсэн үсгийн дугаар дээр хүлээж авнаа. Миний ингээд бүх юм жоохон хол болчихжээ. Амар хэцүү. Ийшээ ингэхээр утас маань хол жоохон хэцүү байгаад байна шүү. 88 9 өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Тэнтэй холбогдсон. Хэро. За хэро. Хэд дугаарын асуултыг хариулмаар байна? 9 дугаар юм. За, шөнийн одод сөмөлзөнхэн сүмбэр ууланд бүртэлцэнхэн байна. Шинхэн танилцсан амраг чамаага болцсон газраа хүлээн байна. Энэ ямар нэртэй дуу вэ? За. Цаг явсан. Гой дуу байна. 9 8 Давтал. За, шөнийн одод сөмөлзөнхэн сүмбэр ууланд бүртэлцэнхэн байна. Шинхэн танилцсан амраг чамаага болцсон газраа хүлээн байна. Би дуулаад өгөх. Үгүй тэгэхээр чи дуулж ирсэн. 3 2 1 За амтсан байна. өдрийг сайхан өнгөрүүлээ. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. За учрыг нь тайлсан хүмүүс байна уу гэж. Учирч янцсан жавхлангийн дуунууд байна гэж шүү. Тийм юм шүү. Төрөөнөөс очиж жавхланж яваад байх шиг санагдлаа шүү. За 88 33 Өглөөний минь хинтэй холбогдсон? Дорж. За дорж хэдих асуултанд хариулмаар байна. Саяны 9-ийг амлаж байгаа. За ямар дуулж юм? Савтай шүний Савтай шүний сэлэн гэдэг нэртэй дуу байна. Сүмбэр уулан бүртэлцэн байна гэдэг дээ. Тийм. За дараа нь хэдих хариулах уу? За. Одоо түр шууд дөрвийг аваад амлаж аваад. Шууд дөрвийг. За дөрөв ингэсэн байна. Бичих үсэг хэдэн мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг вэ гэсэн асуулт байна. За цаг явсан. Ундаа дуу таалган гэх юм уу? Юу амлч ба. 15 энгийн мэдлэгийн 15 урлагийн мангар асуулт гэсэн шүү дээ. Энэ удаа маш хэцүү асуултанд харлаа доржоо. Өмнө асуугаад хариулт авч чадаагүй юм байна. За одоо амлсан бол барьжлахгүй, ам алдвал барьжлахгүй. Хариулна да. За нэг тоо хэлэх нь байна. 1000 баримжаатай гар. Тий. 4000 жилээд унсан 3 2 1 5000 жилийн өмнө. 5000 жилийн өмнө. За баяр хүргье. За тэгэлгүй яах вэ? За одоо ялтын асуулт хэдийг сонгомоор байна? Одоо тэгвэл дуутагаа ортод 10 хэвчтэй. 10 хариулсан байна. Эзэнтэй. Эзэнтэй тий. 15 сая юм тий. 15 31 хооронд хариулнаа. Тэгвэл 23. За. Цэцгэнд байдаг өнгийн хэсгийг юу гэж нэрлэдэг вэ? Цэцгэнд байдаг өнгийн хэсэг ээ? Тийм, өнгийн. Маш олон өнг байж болдог. 7 6 5 4 3 Дэлбэг нь хэлэх байдаг үү? Дэлбэг нь хэлнэ. Маш хэрэглүүлж шүү. Зүр амх асуултаа хөнгө хөгжилтэй шүү өнөөдөр чи. Хүсгээ бадрах юм. Надаас юм асуултаа тэр. За, нэр нь хэн блэ? Хэр ам блүү? Дорж. Дорж. Тийм, хэр нэрээ түрүүлсэн тий. За. Яг өөрөө дорж биш.
За эфирийн нэр. За баяр үргээ Дорж гэдэг эфирийн нэртэй залуу. Өдрийг сайн өнгөрүүлээрэ. Яа, эфирийн нэр. Баярлаа. Эфирийн нэртэй болт юм уу? Миний одоо жинхэнэ нэр аргүй. Эфирийн Би нэр. бодсон чинь манай хөтлөгч ер нь их нас нэг жоохон эфирийн нэртэй юу те? Тийм штэ. Бүгдээрээ шахав. Миний хүртэл арай жоохон өөр штэ гэхгүй А юу? тийм үү? Би л хиндээ дэнда гэх. 80 Өглөөний минь тоолсон. Өглөөний Өглөөний мэндэ. мэнд. А бас нэг эфиртэй нэртэй мөрч лээ. За одоо яаж те 1 2-ыг авсан байна, 4-ыг авсан байна, 7 9 гэл ингэ явж байна. Хэдийг сонгох вэ? 22. 22. 22 дээр ямар асуулт байна? NBA-гийн 2017-оос 18 оны улирлын MVP хэн байсан бэ? Пүү. Хэцүү асуултан дээр таарсан байна. 2 жил дараалал нэг хүн MVP авсан. За, Тийм билээ. Гурав. багийн нэрийг хэлчихвэл баригдах гэдэг Хоёр. юм да. Джеймс Харден. Амтсан баяр үргээ. За ингээ 22 гэдэг асуулт үндсэндээ байхгүй болж байна. За дараа нь хэдийг авмаар байна? За 21. 21. Бяртаа эрчүүдийн амталж өссөн биеийн чилээг тайлж өгсөн цайг хэн чандаг вэ? Ээжи. Ээжийн чансан гэдэг шүү, ээжийг хийсэн гэдэг шүү. Яалтын асуулт. Одоо ялтынх нь нөлөө. Аха. За хэдийг сонгомоор байна? За 20. 20. Биеийн үс хумс юунаас тогтдог вэ? Бүрддэг вэ? Оо. ус хонс. Юу ихтэй учраас маш хатуу бат бих байдаг вэ? За Гурав. төмөр гэж ядаа. Төмөр биш юм байна. За холбогдсон баярлалаа, өдрөө сайхан өргүүлээрэй. Баярлалаа сайхан үйлдвэрээ. Яста ялчангаал адлаа да. Ай. За эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. За дараагийн сонсогч юм байх уу? За энэ чинь 8986 байна. Өглөөний мэнд. Өглөөний минь анхааван сайхан. өглөөний мэндэ. За өглөөний мэнд хэд дугаартай асуултыг асуумаар байна? Доороос нь сонгогийн түгээ авчи. За. За 31 юм уу? Сонгонод бүгд тэгтэл дууссан юм уу? Үгүй хамгийн доороос нь гэсэн чинь хамгийн доотлыг сонгоо тоовол 31 л байна. За хамаагүй. Доороос гэдэг нь юу гэсэн. За 31 асуултын доороос хамгийн доотлох гэж би ойлголоо сая. За тэгээд За сул тэлмэн сэтгэлийг сүлдэж яахан болох вэ? Сумын жаахан хэнийг сургаггүй яахан мартах вэ? Энэ хэн бэ? жагсангийн дурчсан. Надад жаакор дагнжин да. Нааш нөгөө уулын дууны үг нь нэр дуун дотор байгаа юу? Байгаа штэ. Сумын жаахан да сургаггүй яахан мартах вэ гэдэг. Нааш юу нутгийн жаахан юм аа. Сүртэй хариулт нь штэ нэрээ. Бяста. Дараа нь хэдийг авах юм? Одоо сондгоо гэхээр 29-ийг явах юм уу? Тэгөө. За. Тинүүн цэнхэр нутгаа тэнгис далай нуураа ижил шигээ сануул хаашаа очих хэвтэй вэ? Цаад хэлдэ яасангүй. Тинүүн цэнхэр нутгаа тэнгис далай нуураа ижил шигээ санах юм бол яг хаашаа очих ёстой вэ? За наачин 3 юу штэ нөгөө юу ямар цэнхэр нуур вэ? Хөлгүү цэнхэр нуур. Хөлгүү цэнхэр нуур. Яа. За дараагийнх нь одоо сондгоо гэхээр 27 юм уу? Тэгээ. За. За ингэж энэ зураачийн зурсан 143 зургийн 55 нь өөрийнх нь зураг байдаг гинэ. Энэ хэн бэ? Дандаа өөрийн зураг. 3-1 нь 3-1 хэсэг нь өөр. Ван Гог юм биш үү? Ван Гог. Холбогсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Та зүгээр жавхландаа сайн юм байна. Йоо, за. Аха. Би зүгээр шургамааргүй байна л та. За эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утсын дугаарлаа холбогдноо. За дараагийн сонсогч хэн байх вэ? 94 байна. Өглөөний мэнд. Бано? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За нэр нь хэн бэ? Хэнтэй холбогдсон бэ? Шагаана. За өглөөний мэнд шагаа. Хэддэх асуултыг авмаар байна?
нэгээс 31 гэсэн асуулт байгаа тийм. Тийм 31 29 одоохондоо хүнтэй байна. Дээшээ 21 22 хариулсан байна. 15 хариулсан байна гэх мэтчлэн. За 19-г бай. 19 дээр. За ингэж байна. Монгол орны нууруудаас томоороо 3-т бичигддэг нуур ямар нуур юм бэ? За том хоёр нь тодорхой байх. биш юм уу те. 1 2 нь бол тодорхой байх тийм. Ойлгомжтой байх. 3-т нь. За цагийн явуулъя. За газар юугаар бол талбайгаар бол мэдээж яриг овс том. За нийт усаараа бол хөвсгөл том. Хөвсгөл. 3 юу вэ? Тэрхийн цагаанууд байна гэж байхгүй те. Тэрхийн цагаанууд. За холоос нь баярлаа жижиг шүү дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Оо. За. За гих мэтчлээ хариулаад байна да хэдүүлээ 77 77 38 83 77 77 88. Том гэдэг нь гэхдээ бас нөгөө хоёр хэмжээр байгаа те. Тэр чинь гүн гүнзгий усны хэмжээ тэгээд нөгөө талбай гэсэн хоёр хэмжээр байгаа гэдэг те. 91 тэг 5 талбай хэмжээгээр ахаа. Байна өглөөний минь. Шинтлооны тэрэ байна. За ойр талбай чад. Өглөөний минь дээ. Хэдэх асуултыг авмаар байна? За 25. 25 дээр ямар асуулт байна? Анги чинь уртын идиш үүс гэж хоёр төрлийн идиш байдаг гинэ. Уртын идиш үүс гэж хоёр төрлийн идиш байдаг гэж байна. За тэгвэл уртын идшийг хэдийд иддэг вэ гэсэн асуулт таарсан байна. Уртын идиш ээ. Тий, уртын идиш. За цаг яваад эхэлсэн байгаа. Өвлийн удаа уртын идиш, богны идиш гэдэг юм уу? Үүс гэдэг гинэ. Асуултыг юу ойлгохгүй нэ. Дахиад хэлээ. Ойлгохгүй л мэдгүй л гэсэн үг юм байлгүй дээ. Уртын идиш үүс гэж хоёр төрлийн идиш байдгийн гинэ. Тэгвэл уртын идшийг нь яг хэдийд иддэг юм бэ? Үүс хавар юм биш үү? Хавар биш юм байна. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Яа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усын дугаарлаа холбогдно. За дараагийн сонсогчийг хүлээж авахд бэлэн байна. Уртын идшийг хизээ иддэг вэ гэсэн мэн те. 85.8. Өглөөний минь зэрэг амбаана. Өглөөний минь. За хэдэх асуултыг авмаар байна. За хамтдаа тоондоо бүтэхэд түрүүн тэр 3 дахь нуур гэдэг асуулт чи хэдээ 24 бол хэдээ да. Харин ээ. Одоо хэлж өгөхгүйгээ хэдүүлээ түрүүчийн дугаараас давхарсан шүү дээ тий. Манай цэгийн чинь. За 24 аваа тэр чи. За 24. За ингэж байна. Үнэн чанархан чимээн домог шивэнсэн гүйгүүл цихэр салхим нь ямар үнэртэй вэ? Нутгийн үнэртэй салхи доо юм уу? Чоглонгийн. Нутгийн үнэртэй салхи гэдэг дуу мөн үү? Тэр гэж тааж байна. Нутгийн үнэртэй салхи гэсэн дуу жахланд байдаг юм шиг байна хаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Монголын үнэртэй салхи. За авъя. Энэ гүйгүүл цихэр салхи нь Монголын үнэртэй байдаг гинэ. За дараа нь хэдийг авах юм? Сая 24-г авчихсан. Одоо 19-ыг авчих. 19. За 19 дээр нөгөө нэг таны асуулт ч юм шүү дээ. Монгол орны нууруудаас томороо 3 бичигддэг. Харуус нуур. Харуус нуур баяр хүргэе. За гүнээрээ авах юм бол хяргас бас ордог санаад байна те. Хяргас ч бас их гүн лээ шүү дээ. За одоо 12-ыг авчих. 12. За ингэж байна. Монгол улс Олимпиос анхны медалаа 1968 онд ямар төрлөөр авч ирсэн бэ? Чөлөөт бүгээр авч исэн. Баяр үргээ гамбахаа. Яалагчаар додорж байна. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Манайхан бэлэгтэй асуултыг ерөөс онч хэлэхгүй байна те. Нэг дугаар нь бэлэгтэй байгаа. Бэлэгтэй нь аль нь хэлчих тэгвэл надаас догтлоо. Үгүй. Үгүй. Түрүү би хамгийн анх бэлэгтэй гэдэг ингээд тодруулсан байсан. Одоо баха асуултаа тодруулсан чи тэр дундаас ялахгүй. Тийм үү? 88.1. Мань жагаа. Өглөөний минь жагаа. За хэдэх асуултыг авмаар байна? 11-ийг авъя. 11. За ингэж байна. Амьдарч торинсон нутаг минь ахуй сэтгэл минь илхэн байна хөө. Асарч бойжулсан миний ээж алаг зүрхэнд нь яруухан байна хөө гэж хэн бодож байгаа вэ? Жавхан бодож байгаа. Жавхан бодож байгаагүй. Жавхан биш юм өдрөө сайхан өнгөрүүлээ. Хүү бодож гэж байгаа. Хүү бодож байгаа. За яах вэ? Авъя. Хүн бодож байгаа шүү дээ. Ингэж жавхлын юу гэж ядах вэ? Жавхлан дуулж байгаа. За дараагийн асуулт хэдийг авах вэ? За 13. Бэлэгтэй асуулт. Тийм үү. За бэлэгтэй асуулт ингэсэн байна. Орхон түшээ гүн мөрөндөө очид золохоор яардаг гол ямар гол вэ?
За цаг явсан. Энд хариулах юм шууд бэлэг. Бэлэг ажина. Яа. 3. Хараа туул. Хараа туул биш юм байна. Халууцсан баярлалаа. Баярлалаа. За хүмүүс тэмдэглээд авсан баг тий. Бэлэгтэй асуултыг тэмдэглээд авсан баг тий. За зөв хариултууд орж ирээ л энэ. Энэ бэлэгтэй нэс юм уу тий? Тий, энийг би хамгийн түрүүнд бэлэгтэй асуулт гэж тодруулсан байсан. Орхон түшээ ингэсэн байна. Гүм мөрөндөө очиж залхахаар яардаг гол юу вэ гэж асуусан бэлэгтэй асуулт. За дууны хэсэг үү? Дууны хэсэг. 88 76 өглөөний мэнд. Хабараа. Өглөөний мэнд. Угнаа. За угнаа. Мэнд ээ. Хэдих асуултыг сонгох уу? За 5-ыг. 5-ыг. 5 дээр ингэсэн байна. Адууных нь бэлчээрт гүү нугалж хурд нэмсэн, айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн, аргамжааных нь дэргэд хүүхэд тоглож ном харавсан. Энэ аль нутгийн тухай дуу вэ? Манай нар мандах нутаг Сүхбаатарын дуу шүү дээ. Сүхбаатарын дуу. Гэтэ дуун дээр яг юу гэж дуулдаг вүлээ? Дарган нутаг. Дарган гэж дуулгаа. Баяр үргье. За 5-ыг амлаж байгаад хариулж гин үгүй юу? Бараг тэгсэндээ. Өөрөө хариулж байгаа гэж айсан уу? За дараагийн. Дараагийн нь хэдийг авах вэ? За одоо штэ тий 3 6 14 нөгөө нэг ялтын 13 гэх мэтчлэн үргэлжилж байна да. 6-ыг нь авчих. 6. За 6-г нь ингэж байна. Монгол бүхэн өргөөнд насан байхын дурсамж тоглолтоо хийсэн чи хідэн өдөр пик дүүрэн хүмүүс үтсэн гэдэг үлээ. 3 хоног. 3 хоног. Ваа! Баяр үргье. За одоо ялтын асуултан дээр тун орох ирсэн хэдийг авах уу? За 13-ыг авъя та. 13. Яа, бэлэгтэй асуулт. 13 бэлэгтэй асуулт. Яалтын асуулт бэлэгтэй асуулт. За би уншаад өгье. За. Орхон түшээ гүн мөрөндөө очиж залхахаар яадаг гол нь юу вэ гэсэн байна. Залхахаар яараа юу. За асуусан цаг явууллаа. За бид дахилтан дээр байгаа да. Дахилтан дээр байгаа цаг явж гин. Түшээ гүн мөрөндөө очиж залхахаар яараа юу да. 3 2 1. За амтсангүй. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. Амлчаад унтлаа гэд. За манайхан асуултанд хариулж байгаарай. За тэр хооронд бид хоёр хамтран ажиллаж байгаа. Йоо, за энд нэг амар сони юм болоод байна байж байгаараа би энэ дууг хаагаадах яаж яах вэ? За. Миний энтлийн телевиз бүр юусаа байхгүй болчихоо. За 1 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ өнөөдөр. Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид та бүхэн анхаарлаа наашаа хандуулаарай. Ялангуяа Улаанбаатар хот болон Эрдэнэт хотод амьдардаг бол за танд тулгах нэгэн, танилцуулах нэгэн байгууллага байна. За очир ундраад банк бус санхүүгийн байгууллага 2008 оноос хойш 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За ингээд бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа хурдан уян хатан найдвартай санхүүгийн шийдлийг санал болгодог туршлагатай байгууллага. За уян хатан гэдэг нь одоо таны бизнесийн мөнгөн гүйлгэтэй нийцүүлэн тохируулан боломжтой иргэн төлөлтийн сонголтуудыг хийдэг гэсэн үг. Тэгэд бизнесийг маш хурдан шийдвэрийг гаргадаг. Бизнесийн зээлийг бол нэг өдөр шийдвэрлэж танд гаргаж өгнө гэсэн үг. Тийм шүү дээ. Энэ нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүст бол ерөөсөө цаг хугацаа гэдэг чинь мөнгө л идэг шүү дээ, тийм ээ. Тэр чигээр мөнгө уурсч яадаг. За тэгэхээр зээл хөөцөлтөл ингээд нэг банкаар яваад ч юм уу тийм нэг 7 хоног 10 хоног алддаг. Энэ хооронд хамаг орлого нь хаагдчихийдэг. За тэгвэл бизнесийн зээлийг ерөөсөө л нэг өдөр шийдвэрлэнэ гэдэг чинь таны бизнесийг хамгаалж, таны мөнгийг хэмжиж гинэ л гэсэн. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 18 18 гэсэн дугаараас авна. 75 75 18 18. Харин Facebook-с бол очир ундраа ОМЗ гэд бичээд хайх юм бол аль биесны хуудас гараад ирэх вэ. Гэхдээ латинаар өчээрээ. Харин OMZ Цэгмэн гэдэг вебсайтад хандаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ бизнесийн зээлийг 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэж байгаа. Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. 8911 өглөөний мэнд. За энэ юу ч харагдах байлаа шүү. Өглөөний мэнд. Өглөөний мэнд яндан байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд янда. Хэддэг асуултыг авах уу? За тэр 20 дахь асуултыг авъя. 20. За 20 ингэж байна. Биеийн үс хумс юунаас бүтдэг вэ гэсэн байна? Кератин. Кератин буюу уургаас бүтдэг ээ. Баяр үргээ. Кератин гэдэг уургаас бүтдэг юм байна. За дараагийн хэдийг авах уу? 25. 25 дээр. За ингэж байна. Уртын идэж үүс гэж хоёр төрлийн идэж байдаг. Уртын ичийг хизээ иддэг вэ гинэ? Үүтэй задлан гэхээр хавар иддэг, уртын ид чинь өвөл идэх баха. Өвөл. Баяр үргээ өвөл иддэг байна. Нарийн тайлбарлаж өгч байна. Ялтын асуулт.
Яндаа бэлэгтэй асуулт байхгүй. Бэлэгтэй асуулт байгаа мó? Бэлэгтэй асуултаа хинч хариулаагүй шүү дээ. Оо тийм үү. Авъя. За. Ингээ доог нь хэлнэ. Доог нь хэлж. 13 санжин тий. Хулжийн цэнхэр гол. Хулжийн цэнхэр гол. За баяр үргье. Ялагчаар Ямдан ялагчаар тоодорч байна. Барилгач нь худалдааны төвөөс манайтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ эрхийн бичиг бэлэглэх байх юм доо. Эргээд усрын холбогдъё. За утсыг тэмдэглээд авчихна. За өдрөө сайн хөрвүүлээрэй. За баярлалаа. За дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 гэдэг дугаар дээр авнаа. Энийг харуулах бол амар мохоо дуурайд байгаа. Яг. Үгүй. Ийм юу болоод Тоглоош. 90-14 өглөөний минь. Байна өглөөний минь төмчөрнө. Өглөөний минь дээ. Та яасан дугаараа үржилсэн юм уу? Тэгээ энэ тэр багсан юус олдохгүй. За одоо ерөнхийдөө асуултууд ингээд нөгөө жоохон шахварж байгаа заяа. За одоо штэ те ийм асуултууд байна. 8 байна. За 14 байна. 16, 17, 18 байна. За юу яа дөө тэгэл хамгийн доотлол нь хэлээ. Хамгийн доотлоос нь 8. Дээдлээс нь. Дээдлээс нь юм уу? За дээдлээс нь явж байгаа бол 8 ингэж байна. Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд цээлийн загас өртөөлн наацсан цэлзэх мандал мөнгөрөн бүртэлцээд цэнгийн нүүдэл хорогдон чуулсан энэ ямар нуур вэ гинэ? Хэлсэн зүн бүртээд ариухан дүлгөө 90 нуураа гэдэг. 90 нуурыг ингэж дуулдаг юм байна. Янз. Дуулчих юм уу нэг хүмүүс? Баях юм бэ. За одоо цаашаа явах юм бол шүү дээ те 14-ийг хариулаагүй юм байна. За тэгээд. За ингэж байна. Игэл даруухан төрхөөрөө орчлон зөөлөж мишээсэн эрхэмсэг агаад тэнгэрлэг бүсгүүчүүдийг ямар бүсгүүчүүд гэдэг вэ гинэ? Монголчингоо бүсгүүчүүд гэдэг. Баг дуулаа явж байгаа юм шиг монголчингоо бүсгүүчүүд мэнэ. Манай ихний сонсогчд л жоохон хохиролтой юм болсон. Тэгээ юу асуугаад байгааг мэддэггүй. За, яалтын асуулт. За одоо 18, 16, 17, 18 гэд 3 асуулт байна. Доороос явж байгаа бах тий. Доор 17 гэнэ. 17 юу? Хин ярьж ийнэ гэсэн асуулт ирсэн байна. За одоо би энэ руугаа орох гэж энэ нилээ юм болно. За нилээ юм болох юм байна. Тэр хооронд хоёулаа нэг юм ярьж. Дуулах юм уу? За одоо ямар ч байсан тоглоулаад үзээд би нөгөө шинэ студид юу болох нь сонсоо. Болохгүй 16, 18 гэж. За одоо энийг ээ штэ те жоохон султаж байгаад энэ хаана вэ? За шууд тоглуулч идөө ерөөсөө. Нилээ гайгүй хүмүүс орсон шүү дээ. Овоо идэж уусан шүү дээ. Зарим нэгэн чаавал нэр юу ч идэж уухгүй зүгээр ороо хэргэлцээд гараа явчих шүү дээ. Амар ууг нь бол. За одоо би ерөнхийдөө ушийн жоохон алж шиг байна. Тэр чинь над дээр бас ирсэн байхгүй юу? Ирээд ерөөсөө сар бололгүй тэгээ баригдаад хүний юм авцсан байж байгаа нөгөө түн баригдаа. Тэгээд хар дараасаа буцсан ш чааваас. За одоо чангалсан юм чинь ихнээс нь явуулсан шүү дээ. Овоо идэж уусан шүү дээ. Зарим нэгэн чаавал нэр юу ч идэж уухгүй зүгээр ороо хэргэлцээд гараа явчих шүү дээ. Амар ууг нь бол. За миний дөө чи нэг юм сануулъя. Бурмаа их чи нөгөө нэг бэр шүү дээ. Тэр чинь над дээр бас ирсэн байхгүй юу? Ирээд ерөөсөө сар бололгүй тэгээ баригдаад хүний юм авцсан байж байгаа нөгөө түн баригдаа. Тэгээд хар дараасаа буцсан ш чааваас. За. Энэ хин ярьж байгаа юм болоо гэсэн асуулт байна. Ийм хүн байдаг юм гэдэг. Ята байдаг бол яриад байгаа байлгүй тий. Ялтай асуулт тий. Тий, ялтай асуулт. За, цагаа явуулъя да. Яаж төхүүлж болох вэ? Ихтэн гэдсэн үү тий. Энийг алдартай л хоёр хүн хооронд яриад байгаа шүү. Хоолойг сонссоол мэдхэр хүмүүс энэ да. За 3. За. Би холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Хинчээсээ шандас шалгасан юм болж байгаа ч вэ. Яаж вэ? Энийг ямар ч байсан хаахта ганцхан нэлэгцэн дээр амар олон үйл хийнэ гэдэг чи яас их зү бэ? За дараагийн сонсогчийг хүлээж энэ 77 цаг туссан шүү. Тийм биш дээ. Цаг нэг сонсогч нэг ж авчих юм уу залхуусны. Одоо 51 болсон юм чи хоёул амжихгүй шүү За. дээ. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт 5 ялагч тодорсон байна. За оюус цэцэн, ариун бол, дорж, гамба, ёндон гэсэн 5 хүн ялагч болжээ. За энэ дундаас ёндон бэлэгтэй асуултанд хариулж манай хамтран ажиллаж байгаа
Баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төвийн гарын бэлгийг авч байгаа маань нэвтрүүлэгтэй хамтран ажилласанд баярлалаа. За мөн 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн гэсэн уриатаагаар Очир ундраа АМЗ банк бус ахуйн байгууллага маань нэвтрүүлэгтэй хамтран ажилласан баярлалаа. За сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг уйлаан сонсороо 9 цаг 10 минутаас хот топик нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.